Сайн байцгаана уу? Өнөөдөр маш богинохон нэг юм дугаар хий гэж шийдлээ. Тэгээд энэ дугаарыг хийх болсон шалтгаан нь өмнөх жил ингээд намайг Монголд очиход манай юм эмэгтэй дүү бас ингээд glow up хийн гээд бүтэн юм жагсаалт гаргацсан. Тэгээд тэнд дандаа ер нь бол нэг юм худалдаж авах юмнууд байгаа байхгүй юу? Ийм хувцас аавн, team skin care аавн. За тэгээд ингээд турн мурн гээд баахан юм бичсэн. Тэрийг надаа ингээд танилцуулж ирсэн юм. Тэгээ ер нь ингээд бодоод ахад өсвөр наснд одоо энэ glow up гэж гарч ирээд байгаа юм юу юм бэ? Яг эннийхээ цаана бид нар яагаад энийг бас ингэж хүсээд байдгийг гэдгээс эхлээд ярилцъя гэж шийдлээ. Тэгээ би ч гэсэн ер нь ингээд өсвөр насаа бодоод ангууд одоо юм cool болъё гэж амар их боддог байсан байгаа юм. Тэгээ тэр cool болно гэдг нь яг юу гэсэн ч үгүй яг үнэндээ. Тэгэл тохойд нэг ангийнхаа нэг хідэн cool гэж ботсон охтуудынхаа юу өмсөж, юу зөөж, юу хэрэгжилж гин, яаж нүрээ бодож гин гэдгээр л миний тэр ойлголт ингээд тодорхойлогдож явцдаг байсан байгаа байхгүй юу? Би ингээд ханаад талцсан чинь хоолоо айгуу сонирн болчихжээ. Болоо гайг болохыг хүлээгээдсэн чинь ер нь хизээч энэ дугаарыг хийхгүй юм шиг байна. Тэгэхээр одоо ингээд уушлаарай. Тэгтээ ингээд хийх юм шиг байна да. Тэгэд одоо цагтлахаараа glow up гэдэг юм. Яг энэ юу юм бэ гэд бодоод үзэнгүүт сошиал медиатайгаа холбоотой гарч ирсэн нэг том ёо. Энэ бол ерөөсөө юм аль биесээр тодорхойлсон шинжлэх ухааны нэршил ч юм уу тийм юм биш. Энтэй холбоотой яригдж байгаа ойлголтууд нь одоо гоё ярилцтай болох ч юм уу, хурдан гоё биштэй болох ч юм уу. Тэгээ ерөөсөө л яаж энэ нэг тодорхой хэмжээний хугацаанд хөөрхөн болох вэ? Яаж илүү хөөрхөн болох вэ гэдэг тухай юмнууд сошиал медиа дээр яригдаад байгаа юм. Тэгээ энийг бол ерөнхийдөө өөрийгөө сайжруулах гэж тодорхойлвол арай ерөнхий надад санагдаад байдیں۔ Цаанаа юу болоод байгаа вэ гэх юм бол өөрийнхөө болон бусдын толгойд байгаа тэр өөрийнхөө тухай ойлголтыг өөрчлөх гэсэн оролдлого. Одоо тэр чинь шин team skin care-ээр, шин хувцсаар, шин morning routine-ээр ч юм уу хүн яг тэрийгэ хүсээд байгаа даа биш. Тэрнээс илүү би нийгэмд хүлээн зөвшөөрөгддөг байгаасай. Би хүрээллийнхаа, ангийнхаа, бусад хүүхдүүдийн хүмүүсийн нэг хэсэг нь гэж мэдрээсэй. Би өөрийгөө ямар тодорхой хэмжээнд ямар нэгэн юм чадвартай гэж мэдрээсэй. Намайг сонсоосай, намайг ойлгоосай гэдэг тийм ойлголтууд яг цаанаа ингээд хүсээд байгаа байхгүй юу? Тэг бид нар хүсгээс ч аргагүй. Одоо жишээ нь ингээд хүний суурь 3 хэрэгцээг нэг тодорхойлсон тодорхойлт байдаг. Тэн дээр relatedness буюу холбоо хамааралтай байдал, одоо би нийгмийнхаа нэг хэсэг гэж мэдрэх, competence буюу би чадвартай ямар нэгэн юм тодорхой хэмжээнд хийж чадна шүү гэдгээ ингэж мэдрэх. Тэгээ тэрийг нас ингээд үнэлэгдэх тийм хэрэгцээ. За тэгээ сүүлийнх нь autonomy буюу өөрийнхөө шийдвэрийг гаргах, тэгээ нэг тийм хэмжээний эрхчлөө хүнд угаасаа хэрэгтэй байдаг. Тэгээ энийг ерөнхийдөө хүний 3 юм суурь хэрэгцээ угаасаа бидэд байдсан байна гэд гаргаад ирсэн. Тэгээ яагаад glow up гэдэг юм одоо энд яригадаад байгаа вэ гингүүд бид нар чинь тодорхой хэмжээнд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөд нөгөө нэг хэсэг нь гэж мэдрэх гээд би одоо ийм aestheticтэй болвол хүмүүс намайг гоё хүн гэж бодно шүү. Би ингээд ингэж хүмүүст харагдах юм бол тэр хүмүүс намайг хүндлэн шүү ч юм уу. Одоо бүгдээрээ бидний толгойн дотор болж байгаа процесс. Гэхдээ яг цаанаа юу яваад байгаа юм? Яг хөөрхөн болж яах гээд байгаа юм те? Энд чинь бас бодоод үзэх юм бол шалтгаан нь мэдээж хүн болгонд өөр байгаа. Тэнгүүд одоо өсвөр наснд ялангуяа яагаад энэ хүчтэй гарч ирээд байгаа вэ гингүүд бид нар чинь ямар хүн болох яах ихэ бүгдийн шинээр нөгөө цагаан цаасан дээр юм зурж байгаа юм шиг шийдээд байгаа байхгүй юу? Би ч гэсэн өсвөр насаа бодоод хахад яг тэр хүмүүсийн хэрэгжилж байгаа юмыг нь яг тэр цамцын ч юм уу юуг нь ч юм уу хүсээг байхгүй юу? Цаана нь яваад байгаа тэр өөртөө итгэлтэй байдал, эсвэл яг тэр нэг хэсэг хүрээллийнхаа нэг хэсэг нь шүү гэж мэдэрж байгаа байдал, бусад хүмүүсийн хүндлэл, хайр ч юм уу. Одоо ялангуяа нөгөө нэг найз залуутай болох, найз охинтой болох ч юм уу. Тиймэрхүү юмнуудыг илүү хүсээд байсан юм шиг санагдаад байдгийн. Тэгээ ерөнхийдөө энэ чинь бол товчхоноор бид нар илүү зах зээл сэтгэл татан болох гэдэг. Тэнгүүд сэтгэл татан байдал гэдэг юм үнэхээр яг тийм юмнаас гарч ирдэг юм уу гэдэг бол шал өөр асуудал. Одоо ингэж хэлдэг штэ. Сэтгэл татам хүн өөртөө итгэлтэй байдгүй, өөртөө итгэлтэй хүн бусдын сэтгэлийг татдаггүй. За тэгэнгүүт одоо тэр харизм ч юм уу энэ яг юунаас гарч ирээд байнгингүүд яг уу судалж үзэнгүүд одоо жишээ нь warmth буюу энэ хүн зөөлөн хүн үү, аюулгүй хүн үү, чин сэтгэлтэй хүн үү, дулаахан мэдрэлтэй хүн үү? А нөгөө талаасаа competence буюу энэ хүн чадвартай хүн үү, шийдэмгий хүн үү, зоригтой хүн үү, юмаа хийж чаддаг хүн үү гэд. Тэг яг энэ хоёр юм ингэж нийлэхээрээ бид нар энэ хүн үнэхээр харизмтай хүн байна. Энэ хүн сэтгэл татам хүн байна гэж жишээ нь боддог байгаа юм. Одоо жишээ нь манай нэг эмэгтэй найз байдгийн. Тэгээ тэр яадаг байгангууд дандаа ийм гоё өөрийнхөө нэгсэн хувцснуудыг өмсдөг. Тэгээ зүгээр юм нэгтэг. Тэгээ тийм топ хувцас
оролт хамаг хэрэгжилж байгаа юмнууд нь аюу гоё юм handmade юмнууд хийх туртай. Тэгээл тэрийг хэрэгэлдэг. Одоо жинхэнэ нөгөө нэг одоо кул мүл нэ юу нэ гэж хэлж болохоор охин байгаа байхгүй юу. Тэгээ яадаг байсан бэ гингүүд имэтэйгээ хамт анх тийм хийж сурж исэн. Одоо өөрийнх нь хобби нь болсон. Тэгээ ер нь бол өсвөр наснаас хойш одоо хийсээр агаад тэгээд нэг юм онлайн дэлгүүртэй онлайнаар тэр нэгтэй юмнуудаа ингээд зардаг. Тэгээ өөрөө бас хэрэгэлдэг. Тэгээл хүн гаднаас нь харахад ч гэсэн хамт ярьж үзэхэд байхад ч юм аюу гоё хүн байгаад байгаа. За одоо жишээ нь тэр охинд одоо ингээд өөч ямар тэнийгэн өмсд юм бэ? Наа чи модноос гарцсан штэ. Аль хэдийн хоцрогдсон юм өмсөж байгаа ингэж хэлэх юм бол тэр охинд бүр ямар ч нөлөө байхгүй штэ. Яагаад гэвэл тэнд чинь одоо өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдж байгаа. Яагаад тэрийг хийж байгаа гэдгийг мэдж байгаа. Өөрт нь утга учиртай байгаад байгаа. Бусдад харагдахад ч гэсэн өөртөө ихтэй. Тэглээ гэж хэлээл оо яна би ч одоо тэгээ олчин юм өмссөнгөө гэж бодох юм уу тийм байхгүй шүү дээ. Бид нар яаж хүлээж авч ийн бусад хүмүүс яаж хүлээж авч ингүүд өн ч мундаг хүн байх шүү. Өөртөө ихтэй хүн байх шүү. Харизмтай хүн гэж ойлгож болж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө энэ нэг тийм тодорхой гадаад харагдах үзмж эсвэл хувцас эстетикийн сонголтоос илүү тэр хүн дотроо ямар хүн байна гэдэг нь аюул чухал болоод ирж байгаа юм. Бид нар ингээд хэлдэг шүү дээ. Энэ хүн жоохон худлаа ашлаад байна да. Гаднаа баярлж байгаа юм боловч нэг л атаархаад явчлаа даа ч юм уу. Бид нар тэрийг мэддэг байхгүй юу? Яагаад гэвэл хүний нүд ингээд аюул сайн micro emotion буюу тэр жижигэн юмнуудыг ойлгож чаддаг. Ямар сэтгэл хөдлөл гараад байгаа гэдгийг. Тэн дээр ямар ч юм худлаа тэрийг зохион тэгээ хичнээн гаднаасаа ингэж нуух гэж оролдох гээд яаж бодож байгаа, яаж мэдэрж байгаа, тэр хүн яаж хүлээж авч байгаа гэдэг нь дотроосоо гоё байхгүй бол тэрийг хүн болгон мэднэ. Тэгэхээр одоо ингээд сонсч байсан бол те нөгөө glow up чин дотроосоо идэм энэ glow up гэж яриад байдаг шалтгаан ерөөсөө л энэ glow up хийх хүсэл гэдэг чинь яг цэвэр гоо сайхны тийм хүсэл биш. Цаана нийгмийн одоо нөгөө бусдын бодлыг өөрчлөх оролдлого гэж надад их санагдаад байдаг хэлсэн шүү дээ. Цаана нийгэмдээ харьяалагдах, хайрлагдах, хүндлэгдэх нэг хэсэг нь гэж мэдрэх, тийм сонгогдсон мэдрэх ч юм уу. Тийм хүсэл ингээд цаанаа явж идэг. Мэдээж ингээд том болоод яаж явах явцдаа энэ гоо сайхны бүтээгдэхүүн надад илүү таалах юм шиг байна. Энэ стайл хувцсны загвар миний намайг илүү илэрхийлж чадах юм шиг байна гэдгийг ингээд ойлгоол суралцаад явж байгаа чинь бол айгүй тийм зөв процесс байгаа хгүй юу. Гэхдээ одоо яг ийм хувцастай болж ижил би нийгмийнхаа нэг хэсэг нь болох юм шиг байна. Би зөвхөн хөөрхөн болж иж хайрлагдах юм шиг байна гэд ирэх юм бол айгүй аюултай. Энэ яаж ийн вэ гэх юм бол өөрийнхөө үн цэнийг юугаар тодорхойлж өгнө гэдэгтэй бас аюул холбоотой. Одоо ингээд хүн өөрийнхөө үн цэнийг юу гэж тодорхойлох юм? Зөвхөн хөөрхөн бахтай үн цэнтэй, зөвхөн нэгдүгээр бахтай үн цэнтэй, хүмүүс намайг магтвал би үн цэнтэй, бусдаас өндөр оноо авбал үн цэнтэй, өдөр бүр бүтээмжтэй байвал үн цэнтэй, хин нэг намайг сонгож ивэл үн цэнтэй ч юм уу. Энэ болохоор ерөөсөө өөрийнхөө үн цэнийг им нөхцөлтэй холбож ойлгодог тийм ойлголтоос ингээд байдаг. Тэгээ ингээд ирэх юм бол одоо жишээ нь би ингээд нэг ажилтдаг охиноосоо хамт ажилтдаг охиноосоо амар юм сонсч ирсэн. Тэр ингээд айгүй хөөрхөн охин. Ерөөсө толгой нь уул нь айгүй хөөрхөн охин. Тэр ерөөсө толгой нь яаж хөөрхөн болох вэ? Яаж илүү ингээд гой биетэй болох юм уу? Тэн дээр бүр ингээд бүтэн фокус нь явж байдаг. Тэгээл битээр ярилцаал тэгээд сургуулаа төгссөн дипломынхаа ажлыг хамгаалж чадчаад дараа нь надаа ингээд хөөрхөн болсны хэрэг гарлаа шүү гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгч одоо тэгээд дипломын ажил нь хэрвээ одоо бүтэхгүй байсан бол улам хөөрхөн болох байсан гэж бодох байсан юм уу? Хөөрхөн болсон хангалтгүй байсан гэж бодох байсан юм уу? Бүр ингээд энэ хоёр яаж тэгч амар холбоотой байгаа мэдгүй. Тэгээ яг дотроо тэр хүн ингээд бүх юм ястай ийм болохгүй. Би хөөрхөн байхдаа л үн цэнтэй байгаад хөөрхөн биш байх юм бол үгүй болчихно гэдэг тийм нөхцөл тавиад ирэх юм бол энэ ерөөсөө айгүй хортой болоод эхлэх байгаа юм. Тэгэхээр уул нь хүн чинь бол ерөөсөө зүгээр байхдаа л үн цэнтэй байгаад байгаа шүү дээ. Хичнээн өөрийгөө сайжруулах оролдлого хийгээд явж явах тэр аяллахаа зам төрөлтөл тэр хүн чинь үн цэнтэй байх ёстой байхгүй юу? Тэгэхээр энийг илүү одоо яг юм glow up хэмээн хөөрхөн болмод санагдаж байгаа ч юм уу тийм мэдрэмж төрж байгаа бол яг цаанаа яг ямар хүсэл байгаад байгаа юм бэ? Тэр хүсэл нь заавал одоо тэгж гаднаасаа ингэж гоё болж ийж яадаг зүйл мөн үү? Энийг ингээд хэтэрхий их
одоо юм хөөрхөн байдалтай, гаднах үзмжтэй өмсөж байгаа хувцс хэрглэж байгаа зүйлс эсвэл яг юм туранхай биетэй ч юм уу одоо юу ч үгүй. Энэнтэй холбоод эхлэнгүүд хүн өөрийнхөө үн цэнийг энтэй жоохон нөхцөлтэй болгоод ирчих юм бол аюу аюултай болно. Ялангуяа одоо энэ сошиал медиа их хөгжиж байгаа. Тэгээд энэ өсвөр насны хүмүүсийн ийм кейсүүд би сонсоод байгаа даа байхгүй юу. Тэгээд ингээд би өөрөө эмэгтэйдүүтэй болохоор энэ бичлэгийг аюу их ингэж хиймээр санагдаад ирсэн юм. Товчхондоо жинхэнэ глоуап гэдэг чинь тэр одоо гоо сайхандаа болох гээд байгаа даач биш. Жинхэнэ глоуап гэдэг чинь өөрийнхөө хэн бэ гэдгийг нээж илэрүүлээд тэгээ тэндээс өөрийнхөө identity буюу миний итгэл үнэмшил ийм биш үү, би ийм дуртай юм биш үү гэдгийг олж илрүүлээд тэгээ эннийхээ төвшөнд хүний итгэл үнэмшил хийж байгаа үйлдэлүүд гадна харагдаж байгаа байдлууд дагаад ингээ өөрчлөгдөнө. Тэгээ өөрчлөгдсөний дараа мэдээж тэр одоо тэр бусад хүмүүс илүү хүндлэх, хайрлах ч юм уу, илүү сонсох, нийгэмд үнэлэгдэх тэр юмнууд эсвэл нэг хэсэг нь гэж мэдрэх тийм юмнууд дагаад хүрээд ирнэ. Тэгээ энэ дээр яг бас нэг товчхон хэлмээр байгаа зүйл нь юу вэ гэх юм бол ялангуяа нийгэмд үнэлэгдэхтэй холбоотой болоод ирэнгүүт өсвөр насндаа аюул олон тийм хүрээлэлт сольж үзэх хэрэгтэй байдаг юм шиг байгаа юм. Би нэг сургуульд аюул олон жил явцсан. Тэгээ ингээ 10 дугаар анги хүртэл ерөөсөө л тэр чинь 1 B-гээс 10 B хүртэл нэг ангийнхаа хүүхдүүдтэй ингээ явцсан байгаа байхгүй юу. Тэгээд эрэнгүүд ерөөсөө тэр хүүхдүүдийн юу гэж бодож байгаа, юу гэж нормал гэж үзэж байгаа нь миний хувьд бас ингээд автоматар нормал болчихно. Тэгээл ингээл би ч одоо нэг л болохгүй байгаа юм бах та. Би ингээд жоохон өөр юм бах та гэдэг тийм бодлууд чинь өөр байгаадаа биш. Зүгээр илүү олон хүмүүстэй уулзаад, илүү олон хүмүүсийг сонсоод жинхэнэ ингээд өөртөө адилхан хүмүүсийг олно. Өөртөө адилхан юмыг үнэлдэг, адилхан юмыг гоё гэж боддог, адилхан юмыг хүндэлдэг ч юм уу. Тийм хүмүүстэй угаасаа уулзна. Тийм болохоор яг энэ мэдрэмжийн цаана юу байгаа вэ гэдгээ бодож үзээд тэр зүйл үнэхээр гаднаас тийм холбоотой байна уу? Тэгээ өөрийнхөө үн цэнийг би юугаар тодорхойлж байна? Яг миний байгаа хүрээлэл, миний хүсэж байгаа хүрээлэл мөн үү? Олон хүмүүстэй танилцаад өөрийгөө олон газар тавиад үзэх тусам яг жинхэнэ өөрийнхөө төрлийн хүмүүсийг олдг юм аа. За өнөөдөр ингээд аюу тийм богинохон өнөөдрийнхөө бичлэгийг ингээд дуусгаж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.